Өглөө ухаан тань мэдхүн од мөндөр суугийн Атлас нэвтрүүлэг эхэлж байна. Нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 болон 107 төлөөнөөр хүрч байна. Манай нэвтрүүлгийг эрсдлийг давхаж өрөөтэй бод даатгал ногоон ирээдүйн хөгжил өрөөтэй MMS компани ивент этгэн та бүгд түргэж байна. Өдрийн минь намраа. Өдрийн минь. За өнөөдөр Атлас нэвтрүүлгийн маань өнөөдрийн зочлох орн бол Словенчууд. За тэгээд Амраа маань ягаад энэ нэвтрүүлэгт орж байгаа вэ гэхээр Туркийн Горица хэмээх хотод те Италийн штэ sorry сурч амьдарч исэн. Тэгээд Амраагийн амьдардаг байсан байрны цонхоор Словений Нова Горица хэмээх хот харагддаг байсан. Тэгэхээр тэр хотод те зөндөө очдог байсан Словенчуудын талаар илүү мэдлэгтэй туршлагатай учраас Амраагаа өнөөдрийн дугаартаа оруулсан юм а. За өдрийн минь Амраа. Өдрийн минь. За ингээд зураглагч маань найруулагч маань миний зургийг сайхан залуу насын зургийг үзүүлж ах шиг байна. Тэгээд энэ бол яг одоо Горица, Нова Горица гэдэг хотын хил дээр бид нэр судалгааны ажил field trip хийгээд явж байгаад одоо тийм олсон нутгийн иргэдтэй ингээд ярилцдаг юм. Тэгээд та нэг Словен задарлын үеэр яг яажсэн. Та яг өөрөө яг ямар үндэстэй одоо таны яг одоо этникли гэдэг чинь тийм үндэстийн гэдгийг нүртэл ярьж мэрдэг байхгүй хүмүүстэй. Тэгээд тэгингээ ингээд тэр айлын дайлж мэлдгийг ихэнхдээ бид тэрийг оюутан болохоор тэгээд вино тэгэл лисэн шид юм болно шүү дээ. Хоолгонд болж болно. Тэгээд энэ бол зүгээр гэхдээ сетаптай зураг яг бол тухайн үеийн сонин дээр нийтлэл гаргах гээд энэ ч сууж байгаа давхуулчих гээд бид нар бол зүгээр алхаа явчихсан хэд оюутнууд байсан. За сонин дээр тэгээд ямар мэдэн дээр ингээ гарч байгаа. Зүгээр л одоо хилийн одоо Италийн нэг залгаач яг ингээд Балканы хойгч нь одоо энэ Словен чинь 2004 онд нийллээ тий. 4 онд юу яасан? Европын холбооны гишүүн болсон. Яг тэр үед би яг тэнд байжсэн байхгүй. Тэгэл тэр одоо шинэ хилээд тэлэхэд одоо юу Европын холбоо бэлэн үү гэдэг тийм агуулгатай тийм нийтлэл тэрний юм дээр бид нар тэрнийх нь нэг зүгээр нэг юм айтайхан зургийн сюжет болж гарч ирсэн гэсэн үг. Гэтэ бидний нөгөө хийдэг байсан ажил болохоор Европын холбооны бодлого боловсруулах арга зүй гэдэг нэртэй судлагдах хүн байсан учраас ер нь бол тийм дигри гэдэг чинь тэ нөгөө мастерын юу гэдэг сэдв байсан учраас зөвхөн энэ Словенээс гадна бид нар одоо Братислав тэгээд Мазори эднүс тэгээд Полска гэдэг Чехийн үндэсний цөөхүүд, Польшд, Словак дахь Мажарын цөөхүүд мөхүүд гэлгээ дандаа уулзаад явж. Тэгэхээр нэг сайхан юм нь юусэн бэхээр хэдэж том хотуудаар явдггүй. Дандаа одоо Баян-Улгийн Хинтийн дадал гэдэг шиг тий. Тэгээд увсын давст түргэн гэдэг шиг тэгээд явж байдаг тийм байсан байхгүй. За чи хоёр ер нь ойролцоо юмар сурсан юм шиг байна тий. Төстэй юм байна тийм ээ. Тийм би бол Европ судалгаа тэгээд нөгөө дөнгөж Европын холбооны гишүүн болсон залуу орнуудад байдаг юм одоо юунууд баггүй тэгээд судалгаагаач тэгж хийдэг байсан. Тэг хөтөлбөрөд ягаад тэгэхээр нөгөө хил хоорондын харилцаа айгуу чухал. Ер нь л мөн. Тэг хөршүүдийн харилцаа тэгээд нөгөө одоо дайны тодорхой өөр шалтгаан гэрээгээр болоод тий өөр үндэстэн хөрш зэрэгэлдээ орныхоо тий одоо хилд газар нутагт орцсон тохиолдлууд өөрсдөө ондоошлыг хэрхэн тодорхойлж байгаа талаар судалгаа хийдэг байсан. Тэгвэл ер нь тэр судалгааг нь хийгээд ирээд штэ. Тэр олсон мэдлэг дээр нь одоо дата дээр нь суурлаад тэгвэл эднэрийг хэний ч гомдохгүйгээр яаж бодлого боловсруулах гэдэг тийм судалгааны ажил хийдэг л гэсэн үг. Ер нь бол нэг агуулгыг хоёр талаас нь харж яасан л үгүй л дээ. Нэг нь бол дата суурийг аюул сайн боловсруулангууд тэр судалгаан дээр нь тэгвэл бодлогыг яаж боловсруулах гэдэг дээр одоо юу гэдэг тарих хайхшлагдаг гэсэн санаа. За ингээд Словен гэдэг улс бол яг энэ Балканы хойгоос болон ер нь зүүн Европын орнуудаас хамгийн түрүүнд орсон улс бол таарад байгаа. Энэ үед намайг Чехэр дээр явж байхад Чех улс дөнгөж нэгтгэх явж байсан шүү дээ баг. Нэгтцсэн ч билүү. Ер нь бол Словен, Чех, Полска эднэр чинь 2004 онд их тэлэлт гэдэг баха. Маш одоо олон тооны өргөн газар нутгийг хамарсан одоо зүүн Европын орнуудыг Европын холбоонд гишүүн болгож авсан. Тэгвэл яг тэр үед. Яа тэгэхээр Чехэр дамжаад би хэрэгээр Чехэрс автобусаар явсан байхгүй юу? Сургууль руу очихдоо. Тэгээд Прагд буугаад игээд явхад одоо ч корона ашигладаг шүү дээ Чехүүд ч хэлвэл тий. Тэгээд яаж хад ямар ч тийм Европын холбооны зүгээр Европын улс болохоос Европын холбооны тийм ямар ч үнэрчгүйсэн байхгүй. Амар юм өөрийн гэсэн хүчтэй айдентититэй нэтрээтэй. Одоо өөрийн гэсэн ялгаралтай тийм улс байсан. За одоо ингээд улсаа жоохон танилцуулъя тийм ээ. Словен гэдэг хоёулаас нэг орчлыг сайн ойлгуулах юм бол яагаад энийг бас бид хоёр ярьж байгаа гэдэг шалтгаан ч гэсэн тодорхой болох учраас жоохон урьдчилаа. Тэгээд
энэ улсын одоо улс бол насны хувьд бол одоо интернетээс залуух настай. Одоо нүуний хил дотор хад асганд шингэсэн шигдэн баригдсан. Дандаа хад асганд ингэж нааж барьсан цайз үлгэр мэт хөлддөг нуур бодит бус юм шиг ногоон өнгөтэй маргад эрдний өнгөтэй гол байдаг. Нууруудтай. Нуур байдаг бас. Тэдгээрийн цайзных нь нэг нь нуу цонглыг төөрдөг сүлжээгээрээ дамжуулан өөрийнх нь эзэн болох Австрийн эзэнт гүрний Австрийн угсааныхны эсрэг боссон ноёно хоол хүнсээр хангадаг. Нэг гол нь дэлхийн 1-р дайны хамгийн цуст одоо фронтын шугам болж исэн. Ганц удаа гэрлэх уламжлалтай гэвэл хүмүүсэд итгэхгүй гэж. Нэг л удаа гэрлэн дахиж гэрлэх одоо деморс тэгээ дахиад 2 секунд гэрлэлт байхгүй гэдэг тийм хатуу дүрм зарим газруудад үйлчилдэг. Одоо зарим тосгонд нь гэсэн. Сонирхолтой юм тий. Ийм түүхэд одоо энэ улсыг одоо яг улсын түүхэнд бол өнцөг болон бүрдмэ. Гэхдээ ихэнх хүн үүнийг газар нутаг дээр одоо Словеник хааныг заахад ер нь нэлээд олон хүн бол зааж чаддгүй. Яг монголчууд тал харьцангуй газар зүй мэдлэг сайтай. Гэхдээ сүүлийн залуучуудад ер нь миний бодлоор бол чадахгүй байх гэж бодож байна. Словеник бол Словакт андуурна гэх мэтлэн зөндөө олон андуурдаг юм байгаа шүү дээ, тийм ээ. За тэгээд одоо Словен бол одоо яг үнэ хэлэхэд бол маш их Европын одоо зүрхэн тушаа газар байгаа мөртлөө маш их нууцлагдмал газар. Би өөрөө хажууд нь байчаад хитрхийн олон ямиг бас ойлгоогүй өнгөрсөн байгаа байхгүй. Яг хөөд ядуу оюутан болохоор янз бүрийн үзэж харж яваагүй. Ажиллаад хичээлээ гээл нэг иймэрхүү маягаар л хүмүүстэй танилцсан болохоос биш. Тэр уул хаад үзэж харах юм дээр жоо хол байсан юм байна. Одоо ингээ харахаар. Жишээлбэл одоо Словений далбаа гэдээ байхаар далбаа дээр нь бол дүрслэгдсэн Триглав бол бүхий өвөр Альпийн одоо Караванкын нурууг гэдэг байгаа. Тэрийг ингээ зургиллын нэг харах юм бол одоо маш сонирхолтой. Маш үзэсгэлэн төгөлдөр. Ер нь бол тийм түгээмэл одоо Альпийн зөвхөн Словен гэж бид нар мэддэг болохоос биш Швейцар, Австри, Баварын нуруу төр шиг тийм газар байхгүй. Одоо ингээ зураг өгсөн байгаа энэ нэг Триглав гэдэг нэг юу штэ тий одоо далбан дээр гурван орой гэсэн юм шүү дээ. Тийм. Тэгээд урдуур нь урсж байгаа нэг хоёр одоо гол байна тий. Нэг нь болохоор тэр нэг Адриатын тэнгисийг илэрхийлж байгаа юм. Аа за. Тэгээ нөгөөх нь болохоор өөрийнх нь үндсэн гол болгож хэлж байгаа. Тэгээд өнгө бол угаасаа нэг тийм слав үндэстний өнгө байгаа шүү дээ. Энэ чинь бол ерөнхийдөө. Тэгээд дээр нөгөө гурван од бол нөгөө нэг Целье гэдэг нэг юм хүчтэй хамгийн том одоо вант улс нэг хэсэг оршсон. Яг эдний яг зөвхөн эдний суурин дээр одоо яг словенчуудын одоо угсааны хаадууд одоо ноёдуудын байгуулсан 100 орчим жил оршин тогтносон. Хамгийн хүчрэг байсан үеийнхэн тэр язгууртны хаадынхаа тэр нөгөө нэг сүлдийг энэ дээр залсан гэсэн үг. Тэр 6 талтай 3 од байгаа шүү. За тэгээд гэхдээ 250 сая жилийн өмнө Словен улс усан дор байсан. Бүхэл бүтэн улс Тетисийн далайд оршижсэн тэр чигээрээ. Тэр үед Тетис гэдэг далай байсан байна л да одоо геологийн нэрээр. Энэ нь эртний амьдрал цэцгэлэн хөгжиж мөхөж байсан дулаан гүйхэн тэнгис байсан. Гэхдээ Словен энэ далайгаас зүгээр нэг мандан гараагүй гэж. Өнгөрсөн түүхээ чулуу болгон царцааж хадгалсан байгаа. Яагаад үнийг одоо мэдэх гээд ирэхээр Словенд очиод тэр маш хүндэр ас хадах тэр уулаадаар нь явхаар одоо Кранская гора гэдэг тэр ойролцоо Зеленцгийн булаг гэдэг одоо булаг байх нь шүү дээ. Тэр одоо өнгөрсөн түүхээ авч гаргаж үзсэн холбоосыг одоо харж болно. Жишээлбэл доороос оглон гарчгүй маргад ногоон усна далайн ёроолд үүссэн шохон чулуугаар шүүгдэн гарч ирдэг. Тийм учраас шохон чулуугаар шүүгдсэн учраас маргад ногоон эрдний ногоонтой гарч ирдэг. Усан дах эрцүүд нь дэлхийн альч твээс эртнийх. Триглавийн эргэн тойронд дах уулын замаар давхихад аялагчд дугуйтай аялагчд. Үнэндээ шахагдаж нягтарсан шүрэн хадан дээгүр явж байгаа гэсэн үг шүү гэж. Хад цоолон гаргасан хонгил бүр. Энэ чинь нөгөө маш их олон нөгөө зам тавихын тулд нөгөө хонгил татдаг штэ. Хонгил бүр нь түнэл гэдэг те. Хонгил бүр нь хурдын зам зориулсан ухаж гаргасан нүх бүрэн дээ штэ. Хадын эсэ бүгд эртний далайн ёроол тэнгэрөө түргэгдэж гарсан хэлбэр юм шүү гэж. Яг энэ одоо өөрсдийнх нь нэг тайлбар байгаа байхгүй нэг юм уран зохиолын юм аягийн. Тэрийг би бас жоохон уран сайхнаар нь ярьж өгөх гэж л ингэж орчуулсан юм. Тэгээ таны харж одоо хөрхийн аргагүй тэр одоо тэр уулан дээр нь явж байгаа янгар ямаа болвол
250 сая жилийн өмнө далайн ёронд амьдарч байсан далайн нялцгай биет тэр жижиг одоо далайн жижиг амьтдуудын дээгүүр янгир ямад үглээд явж байна гэж төсөөлөл гэж байгаа санаа нь бол. Одоо нэгэн цагт шүр далайн сараа нь эртний хятад амьтдын гэр байсан. Тийм газар. Хамгийн гайхалтай нь юу вэ? Та бүхэн Словенд очиод тэр уул хадар нь явах юм бол тэрийг өөрийн биеээр харж чадна. Монгол одоо динозаврын үлгийн нутаг гэж үзээд динозаврын ясыг бид нар харж чаддаг шүү дээ говьд. Тэгвэл бид нар далайн ёрын нэлийн нэлцгай биетүүдийг энэ хадандаа нааснаар нь хаасайг харж чаддаг гэсэн үг. Ямар сонирхолтой юм бэ тий. Тэгээд уулын жимдэх хагаргай чулуунаас аммонитийн мушгай айлбар болон креноидын маш нарийн иш илэрч гарч ирдэг. Гэхдээ зарим алдар нь бас энэ бүгдийг өөрчлөх. Жишээлбэл скрибина хэмээх нам тосгоны ойролцоо палеонтологчид гайхамшигтай нэгэн олборыг олсон байна. Тэрний үхээр урд мөчгүй хөлгүү гэсэн үг. Туудсан мэт урт нуруутай. Хойд мөчний өчүүхэн уул мөр төдийг үлдсэнийг амтан олсон юм байна энэ үед. Палеонтологчид. Түүнийг адриозавр гэж нэрлсэн байна. Бүрэн гөрүүл биш. Бас хараахан могоо болж амжаагүй яг нэг юм дундын одоо эволюцийн дунд үедээ явж байгаа. Тэгээ Словений чохон шодууд хадгалагдсан тэр олдор бол хувьслын гэж шүү дээ. Эволюцийн одоо хувьслын нэг агшныг чулуудсан зураг. 95 сая жилийн настай нуруу байгаль хөдөлгөөний хэлбэрийг шинээр зурж байсан тэр цаг үед наалдаад үлдсэн байна. Өнөөдөр ч хуруугаараа дагуулan тэмтэрч болох урал мөр тэрийг гараар ингээд мэдэрч байна гэсэн. Ямар гоё юм бэ. Гэхдээ цаг хугацаа тэнд зогсоогүй. Нэгсэндээ төсөөлөл доо ингээд 250 жилийн өмнө далаа дээр байсан 95 сая жилийн өмнө ингээд ил гарч байгаа тэр ямтан тэр далаа байхгүй болонгот далаа нэлцгай бит тэр ямтан яг ил гарахтаа бэлэн болж амжаагүй гэж хэвээр тэнд наалдаад өгцсөн байгаа байхгүй. Тэгтэл тэр урд мөчөнд гараад хойд дөнгөж хөлн үүсчихсэн байх нь шүү дээ. Тэгээд ирэхээр тэр чинь уснаасаа гараад одоо ингээд бидний өвгдөд сулах хэрэгтэй шүү дээ. Ер нь бол тийм ээ. Тийм. Тэгэхээр яг тэгж амжаагүйгээр хөгжиж амжаагүйгээр эволюцийн хүрч явж байгаа тийм зогссон. Тэгэхээр бид нар хөгжлийнх нь эволюцийн нэг үеийнх нь фото зургийг одоо тийм селфиг нь үзнэ гэсэн үг байхгүй. Ингээд одоо үүнээс хойш одоо тий сая жил өнгөрч далай тэнгис одоо ширгэж тий татарч янз янзын иргэншлүүд үүсчихсэн. За ингээд дундад зууны үед Словен шин төрлийн тэмцэлтэд одоо тулгарсан юм байна. Энэ удаад бол устдад зүгүү болох аюул бус харин гадны халдлага эзэн төрөмгөл гэсэн тэдний юм. Өнөөгийн Словен бол угаас амар тайван одоо юу гэсэн үг лээ Словения гэдэг чинь? Словения гэдэг нь яг нэрэндээ хайр гэдэг үг одоо орсон. Love гэж байгаа юм шүү дээ. Нийслэл хотынхын нэр Любляна шүү дээ. Одоо орос хэл мэддэг хүн бол слав хэл шүү дээ, тийм ээ? Слав хэл. Англиараа love, славаараа любовь л цаарах нь шүү дээ. Тий, любим, любовь л болоод байна та. За ингэхээр одоо Словения өнөөгийн Словен бол одоо хайр дурлал одоо романтик гэж маш тайван газар бол таарах гэдэг. Ер нь бол эзэн төрөмгөлийг маш одон талаас нь хүчээр шахсан маш олон төрөмгөлийг тэсэж гарсан байна. Тийм ч учраас маш хүчтэй нэгтарсан байж магадгүй арт юм гэж үзэж байгаа юм. Тийм учраас нөгөө нэг яриад байгаа тэр Балкан дотроо хамгийн герман хүмүүс байгаа байхгүй. Одоо бидний зүгээр хэлбэрчил хэлж байгаа шүү. Тэрнээс герман хүмүүс мэдээж биш л дээ. Хамгийн сахилга баттай, хамгийн ухаантай, хамгийн дэг журамтай гэдэг юу гэлээ бас нэг оногоо байдаг гэсэн чинь. Юу лээ? Нөгөө Харвард гэлээ. Ээл төгсөн лөө. Тий. Тэр оногоо байгаа. За яг нөгөө Словен маань Балканы хойгийн хамгийн хойд хэсэгт байгаа. Төв Европын хамгийн урд хэсэгт гэж ойлгож болно. Австри, Хорватска, тэгээ Унгартай, тэгээ Италитай хэл залгаж байгаа. За тэгэхээр Балканы хойг дээр байна уу? Байна. Балканы хойгийн дээд үнцэг дээр байна. За тэгэхээр нөгөө Словен ч нь слав гаралтай хүмүүс болохоор Балканууд ч славууд ч нь одоо Балканы хойг дээр байгаа шүү дээ. Хорватска, Сербия гэдэг. Гэтэл хойно нь Австри байгаа. Тэгээ нөгөө талд нь Унгар байгаа. Тэгэхээр Австри-Унгарийн нөлөө маш ихтэй. Гэтэл нөгөө өөрсдийг нь Балканы орн гэж хэлэхээр нь өөрсдийгөө тэгж тодорхойлох дурггүй. Тэдний хувьд бол Балканы орнууд бол ер нь бол жоохон бүдүүлэг, хөгжлөөр дөрөө нэг жоохон одоо манайхаар бол одоо нэг болохтой хүмүүс байгаад идэг. Өөртөө бол нөгөө Австри-Унгарийн нөлөө ихтэй төв Европ руу голохоор өөрсдөө айгүй зэгцтэй. Ер нь бол дотоодын бүтээгдэхүүн хүртэл 34 мянган евро байхгүй нэг хүнд ногдох. Маш өндөр байхгүй. Тийм орн тэгээд өөрсдөө нөгөө Балкан гэж дуудах дургу. Тэгээ жок нь юу вэ гэхээр одоо ингээд одоо нэг хамаатнуудын ингээд цуглаан болоод Балканы орнуудыг ингээд нэг бүгдээрээ үеэлүүд цуглаа гэхэд Словен бол нэг ээл төгссөн юм хямсгар оюутан үеэлнэ гэж нэрлээд.
гадаадаас ирээд нэг юулээ нөгөө ургийн найран дээр ирсэн гадаадаас ирсэн оюутан шиг л байх юм шүү дээ. Тийм тэгсэн чинь нөгөө хэдтэйгээ нэг сайн ойлголцохгүй уг нь бол ижил гарал үүсэлтэй байгаад байдаг гэтэл тэдний хажууд бол нийгмийн эдийн засгийн хувьд бол хамаагүй агцсан юм байна байхгүй. Тэгэхээр орлого эдийн засаг гэдэг зүйл хүнийг амар хөрвүүлж байгаа шүү тийм адилхан угсаатай мөртлөө тийм. За тэгэхээр сайн ажиллах юм бол амьд төрөх одоо амьд үлдэхийн төлөө бид төрүүлсэн шүү дээ. Гадны эзэн төрөм хэлэхээр амьд үлдэхийн төлөө баригт одоо бүтээгдсэн улс гэдэг нь одоо маш тодорхой болно. Үүний ганцхан ихтгэл зүрээр нь хэлэх юм бол ямар сайндал одоо тал бүрээсээ довтлохын төртөөгөө улс ийм жижигхэн газар орон нутагт 500 цайз байдаг гэж боддог. Энд чинь бол маш том одоо тайлбар нэг үст. Тэгэхээр 500 цайз гэдэг чинь ерөөсөө хэрэм бэхлэлт байхгүй юу? Тэгэхээр энэ жижигхэн газар нутаг нараа харьцангуй жижигхэн 20,700 километр квадрат талбай газартай. Ер нь бол маш жижиг газар нутагтай. Гэтэл энэ жижигхэн газар нутагт энэ хэмжээний цайз байна гэдэг нь өөрөө маш үргэлж тийм дайн тулаан эзлэн түрэмгийлэгчтэл байсан гэсэн үг. Талаасаа байсан бол таарч байгаа юм тий. Тэгээд одоо хамгийн эртний одоо амьд түүхтэй хамгийн эртний одоо цайз бол Бүтүй. Ромын балгас дундад зууны цамхан барокко дээврүүд энэ нэг толгод дээгүүр үе давхарлан тогтсон цаг хугацааны капсул мэт хотгож байгаа. За ингээд төсөөлөд Ромын балгас байх нь дундад зууны үеийн цайз цамхнууд тэгснэ барокко гэдэг чинь Ромын 18-р зууны үеийн болоод шүү дээ. Сэрэг мандлын үеийн нөгөө нэг Венецүүдийн авчирсан барилгын хэлбэр тэгээ 18-р зуур. Ингээд ирэхээр нэг толгод дээр нэг тосгон дотор ингээд маш олон ингээд үеүүдийн ингээд ололт амжилтууд ингээд давтагдсан учраас цаг хугацааны капсул гэж хэлж болохоор гэж байгаа юм. Тийм байна. Тэгэхээр энэ бүгд эзэнт гүрнүүд үргэлж тэнд байсан. Үргэлж маш нөлөөтэй байсан. Тэгэхээр энэ бүгд одоо энэ цаг өөр цаг үеийн соёл иргэншлүүдийн одоо тэр барилга архитектур соёлыг өөртөө шингээж авсан гэсэн үг юм байна тийм. Тэгээд 10 дугаар зуунд мажарууд одоо манай унгарууд тийм зүүн зүгээс дорн зүгээс довтолж ирэхэд нь Бүтүй анхна жинхэнэ цайзыгаа барьж эхэлсэн юм. Толгодын оройд бүслэхийн аргагүй өндөрт Бүтүй гэдэг цайз байна. Бүтүй гэдэг цайз нь бол үнэхээр бас үзэсгэлэнтэй. Энэ одоо үр дүнг өгсөн. Мажарын довтлогын эдгээр хэрэмдээр ирээд цогцсгоос. Дараа нь Цельигийн гүнгүүд гарч ирэхэд бүх зүйл өөрчлөгдсөн. Одоо Цельи гэдэг байгаа шүү тийм ээ. Селжи гэж бичиж байгаа. Энгийн иргэд бэхлэлт цайз одоо энгийн нэгэн бэхлэлт цайз нь бол хот болж хувирсан. Тэгээ Фредерикийн цамхаг дөрвөн давхар чулуун эсрэг одоо давхарлаг. Тэгээ 5 өнцөгт бэхлэлтүүд хэрэм дотор хэрмүүд 100 гаруй жилийн турш ямар ч айрам Цельигийн газар нутагт гар үрж чадаагүй гэж байгаа. Ийм амар өндөр темптэй өндөр ийм эрчимтэй үрдэл тэмцэл явж байх энэ үед 100 гаруй жил ингээд эзлэгдээг учраас тэр яриад байгаа тэр Цельигийн одоо үеийн одоо сүлтийг өөрийнхөө талбайн дээр тавьсан байна. Нэг ч удаа цөмөрж цайзуур нэвтэрж байгаагүй. Нэг ч удаа бууж өгөөгүй цайзаараа. Гэвч оттоманууд ирж ирсэн. Харин Словений дараагийн нүүдэл юу байх вэ гэж өөрөөсөө ярьж байгаа нь юу гэхээр суут шийдэл байсан. За Оточецэд гэж байгаа. Оточец эдний их үгнүүд нь их дуутахад хэцүү шүү. Тэгээ Оточецэ гэдэг Оточецэд тэд зүгээр цайз бариагүй. Бүгд бүтэн одоо голын урсгалыг зориудаар өрчсөн. Тэгээд цайзаа барингуудаа тойруулаад далайт ус бий болгоцсон. Ингээд цайзаа арал болгоцсон. Тийм арал ингээд арал шиг цайзууд маш их байдаг шүү дээ. Тийм голынхаа урсгалыг солиод зориуд хамгаалтын зориултаар хийсэн юм байна шүү дээ. Тэгээд хурж очихгүй чадахгүй бол одоо эзэлж чадахгүй шүү дээ. Ингээд төгс садгалагдсан үлдсэн одоо снежник гэж одоо тийм цайз байна. Нүд гэлмэн цагаан өгтөө шууд бүхүү үлгэрийн цайз мэт гэж байгаа юм. Тэгээд ингэж явсаар байгаад нэг 1600 он гэхэд тулдах шаардлага байхгүй болсон. Яагаад тулдах шаардлага байхгүй болсныг нь бол яг тайлбарлаагүй шнэ би энэ энгийнээр тайлбарлаад өгчөөд нөө үхэр буу гараад ирсэн их буу. Тэгэхээр доорхон сөнөч учраас хайрын сайхан юм нураалгаад явах өгөөд ерөнхийдөө бууж өгөх тал руугаа очих бас бодол төрдөг гэсэн. Энэ бол одоо цайз үл зүгээр айгүй энгийнээр 1600-аад оны үехэд бол би эрх мэдэл баялгаа гайхуулах хэлбэр хэрмээр бус гоо зөвслөнгөөр дамжуулсан эрх мэдлийг бий болгох зорж эхэлсэн гэсэн энэ үеэс эхэлж. Тэг тийм сайн монгологдсон байсан тул эцэст нь дайн зориулж цайз барихад болсон энэ үеэс эхэлж. Тэгээд тэр үеийн цайз нар нь тэр үргээсээ илүү хааны шилтгэн одоо юу гэдэг тансаглал болж үлдсэн гэсэн. Тэгээд Словений түүх бол зөвхөн одоо музейд байдгүй.
түүхэн өнөөдөр одоо толгодын яриад титэм мэд сүндэрлэж гол мөрнийг манж гудам талбайг нь хүрээлэн орсоор байна гэж хэлж байгаа. За ингээд одоо дундад нэгэн газар нэг Европт ингээд дундад 100 ингээд тэр чигээрээ яг 1200 300 донд ямар байсан яг тэр чигээрээ үлдсэн газар байдаг гэвэл итгэх үү? Словен шүү тий. Манад бол байгаа штэ бид нар одоо нүүдэлчдийн соёлоо аваад болсон. Энд бол яг тийм газар байгаа. Тэрний өгөхөөр далайн түвшнээс дээш 1600 метрийн өндөрт Велика Планина гэдэг. Их уул байна тий. Плейн тэгш Планина гэдэг нь уулахгүй. Тийм үү? Тесла хэлэр. За. Бид нар чинь нөгөө плейн гэж уулын орой дээр таг гэж ойлгоод байсан юм. Планина гэдэг нь бол. Тэгээд шавх хадад оргилуудаар хүрээлгдсэн модон авахаар халаглсан эртний өндөрлөг нутаг гэж байгаа. Тэн дээр. Мөн дэлхийд дээрх хамгийн гайхамшигтай уламжлалт тосгот. Тэр бүр тосхон байхгүй яг 13 дугаар зуунаар байж байдаг. Зун бүр хончид сүргээ эртний уулын жимээр тун уламжлалт гацуур модон хавтангаар дээвэрлсэн модон аваахаар гардаг. Харин өвөл нь ирэхэд тэд доод хөндөргөө буцаж өндөрлөгийг цастай салхинд үлдээнэ гэж орхин. Эндхийн хүүхдүүд уншиж сургаас өмнө бяцлаг хийж сурдаг. Тэгээд зүгээр нэг бяцлаг биш бүр эртний өвөг дээдсүүдийн хэрглэж ирсэн тэр жорын дагуу хадгалсан жороор байдаг. Нэгсэндээ тэдний манай монголчуудын нөгөө нэг айраг тараг хийдэг цагаан эдийн соёлтой адилхан эдний бяцлагын жор бол яг бүр хитэн зүүн жилээр ингээд уламжлалт үлдсэн гэр бүлийн бизнес шиг гэсэн. За тэнд нэг гэрлэх саналын тухай би нэг ярьсан шүү дээ. Тий. Хончид гэж байгаа. Одоо манайхаар малчид гэсэн үг л дээ зүгээр. Хончид эмэгтэй хүний хөхийг төлөөлүүлэн лир хэлбэртэй бяцлаган дээр хайр сэтгэлийн амлалт сэлдэг. Түүнийг хосоор нь хийдэг, нэгийг нь эрэгтэйд нөгөөг нь эмэгтэйд өгдөг. Хэрэг бүсгүй бяцлагийг хүлээж авал түүний сэтгэлээ илэрхийлэх илчлэгийг зөвшөөрсөн гэсэн үг ч. За бяцлагийг авсан бол чи надад одоо сэтгэлээ надад илчилж болно гэсэн санаа. За ингээд олон зууны туршид Словенд хайр үнэхээр чизи байсан гэж. Бяцлаг шиг байсан гэж. За тэгээд гоё зүрлэл байгаа. Өөрсдийнх нь тосгоных нь тайлбар дээр нэг байхгүй. Дэлхийн маргаашийн цуг яаран давхиж явахад эндхийн хүмүүс маргаашийг төр хүлээж байхыг ятгах чаддаг гэхэд хэлсдэггүй гэж байгаа. Гоё санаад. Харин өнөөдөр мянган жуулчид өвөг дээдс нь хизээ хаан амьдарч ирснийг мартахгүй тулд тэр зүйлийг тэнд ирэлхийлж хаях гэж ирдэг. Тэр 13 дугаар зуунд 4 дугаар зуунд амьдарч ирсэн өвөг дээдсийн амьдралаар нэг өдөр ч гэсэн амьдарч үзэхийн тулд тийш очдог гэж. Амар гоё юм байна. За хоёлаа төр завсарлаад ивент итгэжээ дурдчихъя. Эрсдлийг давхаж өрөөтэй бод даатгал атлас нэвтрүүлгийг маань ивент итгэн та бүгд төрөж байна. Бод даатгалын салбарт 30 жил үйл ажиллагаа явуулж байгаа Монголын ууган даатгалын компаниудын нэг бөгөөд өөрийн харилцагч нартай, найдвартай хурдан хэлбэр үйлчилгээг эрсдэлгүй аюулгүй хамгаалалттай ирээдүг цогцоор нь санал болгодог. За өнөөдрийн дугаараараа AXA олон улсын эрүүл мэндийн даатгалыг нь онцлоё. За AXA олон улсын эрүүл мэндийн даатгал нь дэлхийд даяар хэрэгждэг эрүүл мэндийн хамгаалалтад иж бүрэн үйлчилгээ бөгөөд Монгол улсад амьдарч буй иргэд тэдний гэр бүл мөн Монголд ажиллаж буй гадаадын иргэдэд экспатуудад зориулагдсан. За энэ даатгалын бүтээгдэхүүний үндсэн зорилго нь өвдөх, гэмтэх, эмнэлэг, твтэх, мэс засал болон эмчилгээний зардлыг даах, эмийн болон эмчилгээний зардлыг нөхөн олгох, яаралтай үед эмнэлгийн тээвэрлэлт хийх болон их оронд нь буцаах зардлыг шийдвэрлэх, дэлхийд даяар олон улсын эрүүл мэндийн сүлжээгээр шууд үйлчилгээ авах боломжийг өгөх зорилготой юм. За бод даатгал нь олон улсын энэ эрүүл мэндийн даатгалыг Монголд нутагшуулаад 10 жил болж байгаа бөгөөд Монголд цорганц партнер нэм байна. Ингээд бод даатгал таны аялал амьдралын замналыг түшиж явах хамтрагч нь байх болно. За бод даатгалын хаяг нь Улаанбаатар Очингэлтэй 4 Баг тойрог бод самхаг та бүхэн www.bodzurasinsurance.com хаягаар ороод хүссэн даатгалынхаа үйлчилгээг өөрийн хэрэгцээндээ зориулаад онлайнаар авах боломжтой. Мөн бод claim app-ыг утсандаа татж аваад өөртөө тохиолдсон аялж авах эрүүл мэндийн ч юм уу даатгалтай тохиолдолд баримтуудаа эрүүл мэндийн үйлчилгээ авсан онцгой шаардлагууд байсан тэр баримтуудаа утсаараа явуулаад нөхөө олгоор авах бүрэн боломжтой. Ингээ та бүхэн 7505 48 тэгтэг 7505 48 тэгтэг дугаарыг утсаар холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. За ивент итгэжтэй баярлалаа. Би бод даатгал гэснээс би бод даатгалын одоо байгууллагын хэрэглэгчээр 5 жил хэдний даатгуулж байсан. Би байгууллага маань даатгаж байсан гэдэг. Миний бодлоор хамгийн мундаг даатгагч компани би хизээч нэг ч удаа юу гэдэг гомдлого байж үзээгүй. Харин ч бүр илүү баярлдаг. Яг тэр заримдаа хөө ингээ чи тэгээ чи наатахаа ингээ чи гэж бүр зааж өгдөг. Тэгээ буцаа нөхөн алуур малуудаар ямар ч асуудал үүддэг. Тэ айгүй хэлбэр те. Амар амархан. Би бас нөгөө урд нь олон улсын байгууллагад байхдаа
бод даатгалаар ер нь дандаа даатгалдаг, эрүүл мэндийн даатгалыг гэр бүлэр нь. Тэгэхээр давуу талыг нь бол маш сайн мэдээд байна. Ер нь бол болдог бол ингэж сурах энэ бол ажилтны цалингийн перкний нэг хэсэг байвал их зүгээр л юм байна тий. Тийм байгууллагуудтэй аж ахуйнчдад. За ингээд одоо олон зууны туршид огт Словен гэдэг нэртэй улс байгааг батлаа одоо хүртэл ийм хүчтэй нэгтэрж оршиж ирж чадсан энэ ард түмэн нэгэн цагт Австрих бас. Дараа нь Югославих бас. Харин 91 онд Европын энэ булан дохой гэж газар штэ хаяа хавсраг газар маань маш өөртөө хэлдгэр төгс мөрөөс. Стогой мөрөөсөн дээ энэ бол Гэхэд хэлсдэггүй гэж байгаа байхгүй. Югославийн ихэнх хэсэг дайнд нуран ундж байхад Словен чимээг өхөн мултран гарсан байгаа байхгүй. Хаалгаа хагаад одоо үүдээ нөгөө нэг Балканы хойг дотор нөгөө нэг ургийн баяраараа сайхан зодолж яхад нь цэмээрхэн гараад гараа яваад гэсэн дондор нь. Ямар ч сүрдүүлэн байхгүй. Зөвхөн ихтгэл үнэмшлэрээ 1991 оны 6 сард Словен өөрийнхөө эрх чөлөөтэй хэмээн зарласан. Гэхдээ үүнийг бүтнэ гэж хэн ч итгээгүй гэж байгаа. Тухайн цаг үед Югославийн арим орж ирсэн. Орж ирээд үнэхээр гол газруудыг нь үнэхээр хяналт тогтоохж оролцсон. Гэвч словенчууд ухраагүй. Уулын зам, хилийн бомбтуудаар тулалдаа өрнсөн. Гэхдээ нөгөө нэг тэр битэрийн мэддэг шиг тэр Словен Сребреница чиг ч юм уу Босни чиг Хорват чиг тийм заваа юм болоогүй. Ерөөсө 10хан өдөр л болсон. 10 өдрийн дотор бүх асуудал шийдэгдсэн югославчууд одоо чадахгүй гэдгээ ойлгоход болцоос. Ийм хүчтэй одоо хоёулаа 500 цайз барьцсан хүмүүс тийм ч амар бууж ихгүй гэдэг нь тодорхой байхгүй. Ухаантай хүмүүс чинь нэгтрахтаа бүр хүчтэй болдог тийм тал байна шүү дээ. Яг нөгөө талаас би бас ингэж харж байсан л да, уншиж байсан. Ер нь бол ингээд одоо сербүүд одоо эхлээд хамгийн түрүүнд Словен, Хорватска хоёр тусгаар технологи зарлаж байгаа шүү дээ. Яагаад Словенийг ер нь ийм амархан явуулсан юм бэ? Хорватыг бол зарлснаас нь окей гэж хэлсэн хэд хоногийн дараа үгүйгээ дайрч орсон шүү дээ. Словенийг яагаад явуулсан бэ гэсэн чинь ер нь бол нөгөө хэдий ингээд Югославийн бүрэлдэхүүнд 6 улсын нэг байсан Словен. Хэдийгээр бүгднээр нь одоо тий өмнөд славуудын нэг хэсэг байсан боловч үргэлж тэд нар өмнөд славуудаас хамаагүй өөр дээд слав гэдэг нь мэдэгддэг байсан гэж байгаа. Нэгдүгээрт, хоёрдугаарт үйлдвэрлэлтийн хувьд Хорват, Словен хоёр Балканы нэг Югославийн бусад орнуудаа бодвол хамаагүй үйлдвэрчсэн. Хуучин нөгөө Австри-Унгарын нөлөөгөөрөө үйлдвэржилт, техник, технологи нь маш өндөр түвшинд байсан болохоор ер нь Словенуудын гараа явахт нь за гэл үгүй л биднээс илүү байсан, өөр байсан нэг тийм холбоо ижил төстэй, ижил төвшний гэж харддаггүй барьцах юм байхгүй юм тий. Байсан. Хүлэн зөвшөөрсөн байсан. Оюун санааны хүлэн зөвшөөрсөн байсан. Тийм словенчуудыг ер нь бол тэгдэг байсан гэж ер нь анзаарсан, сонсч байсан. Тэгтээ нэг операцийгод үнэхээр эзэлсэн юм байна. Бүх газар хяналтаа тогтоосон. Тэгтээ 10 өдөр. Тэгээд зэргүүд хоорондоо тулдахаас гадна зүгээр энгийн словенчууд тариачид багш дэлгүүр эзэд машинаараа танкын цуваг хааж зогссон. Айл хөрх иргэд уулын замын гол зогсон зам тавьж өгөхөс татгалзажсэн байна. Маш нэгдмэл байж чадсан. Тий, ерөөсөө салаагүй амиа удаагүй. Ингээд Итали дахь Италийн хил дээрх Ново Горица гэдэг. Миний тэр ерөөсөө миний энтлийн цонхоор харахад нэг 100 метрийн цаана Ново Горица гэж байгаа байхгүй. Тэгээд Итали дээрх Ново Горицад Словений тусгай хүчнийхэн. Словени шүү. Танк эсэргүүцэх бууж байгаа Югославийн танкуудыг нэлээ олон гიშтаас. Харин Холмек гэд хилийн харуулын цэгүүд дээр Югославийн харуул, Югослав гэж улс байжснаа Холмек гэдэг нь Австртай хилдэг одоо пас одоо хилийн бомб тахгүй одоо хилийн гарц. Тэн дээр Югославийн харуулууд нь зүгээр шууд дөрөв хувцас солиод Словений харуулууд болцсон. Тэгээ энэ Холмек тэр нэг жижиг үйл явдал бол тийм бас сонирхол үзээрээ яг бууж өгчээсэн одоо Югослав цэргүүдийг яг бууж өгж яхад нь буудчихдээ. Яг Австрийн телевизийн бичлэг байгаа. Тэгээ тэнд яг хүн нас барсан уугүй юу гэдэг нь тодорхойгүй 3 нас барсан үгүй гэл одоортл ингээ маргалж идэг. Хэн буудсан ч тодорхойгүй ингээ нэг юм провокац мэг юм бас. Яг Холмекийг ярьсны үед. Энэ нэг л хүмүүс өөр улс адилхан байж гиснаа. 10 өдөр ерөөсөө тийм их ер нь 10 өдөр л лидер шаардлагцсан. Тэгээ эдгээр чинь бас Википедиэр байл 1-р өдөр юм болсон, 2-р өдөр юм болсон, 3-р өдөр юм болсон. Гэхдээ энэ дээр бол үнэхээр словенчууд үнэхээр ухаантай гэдэг нь бол амар ойлгомжтой л. Ингээд Словен гинт нэг улс болсон. Гэвч хүн бүр тэр одоо өдрийг харах одоо өдөр үргэлдэг байна. Жишээлбэл Брда гэдэг дарсны толгод дундх орших Слапник гэдэг тосгон байдаг. Жишээлбэл сүүл 91 онд хамгийн сүүлчийн иргэн нь тосгоно орхив явсан. Ингээд Слапник гэдэг тосгон орхигдсон үлдсэн хинч байхгүй. Хаягдсан тосгон бас. Тэр Слапник гэдэг тосгон нь би очиж харж ирсэн байхгүй. Тэгэл жишээ нь бол тэгээд миний цонхоор баг харагддаг байхгүй. Тэр чинь ингээд миний тэр цонхоор ингээд Горицаас хойш харахаар одоо тэр
маш өндөр уулан дээр Тито гэсэн бичиг нь одоортл байж байгаа. Одоо харин авсан үгүй юм мэдгүй. Яг нэг авдаг гэсэн чинь бид нар одоохондоо энийг авах одоо юу гэдэг зардал болон сонирхол алга гэдэг. Гэсэн байдлаар хандж исэн тухай үед. Тэгээд бодвол дөнгөж нэг Европ хотод илсэжсэн болохоор юу н тэрнтэй мантайсэн баг. Тэгээд нэг хизээ нэг өдөр дургуун нөрөхөр авч магадгүй түүхийн дурсгал болгоод үлдэж болно шүү дээ. Би шалгаатгая. За тэгээд одоо Словен Словен улс ингээд төрж байх үед бүгдүүд нь тосгод ингээд бас ингээд хоосорж ингээд алга болчихсон. Олон 10 жилийн дараа Любляныгийн цайз хүмүүс амар тайван кофе шимж суудаг тийм газрууд болж хувирж байгаа. Эдгээр их юм тансагдлах аягүй дуртаартай байхгүй. Яг Балканууд дундаасаа илүү юм хямсгар маягийн илүү тийм гоё байхыг хүсдэг. Баяны харин яг Балканууд дундаа нөө Хабсбургийн Унгруудын нөлөө маш их болохоор дээд Славод л болчиход байна. Тийм л хэлж байна. Дээд л юм да тийм. Бага гэж шүү. Тито сайн одоо болчихлоо гэж. Тэгээд тэр нэгээд Югославчин газрууд нь Европын нийт ойны хэдэн үг аюух ойтой юм билээ шүү дээ. Маш шиг. Тэгээд тэр дунд нь харагддаг байсан. Ер нь бол яг бүтээн сайн харагдахгүй. Уул юун дунд ингээд. Тэгэхээр наа чи халуун өдөр болохоор ингээд мантаа тус жоохон бүдэг харагддаг. Цагаанаар бичсэн. За ингээд нэг сонин зүйл хэлэхэд 1991 оны 6 дугаар сарын 26-ны өглөө Пиран гэдэг хотын хүн иргэд Словен Русын иргэн болж ирсэн. Урд чиний Югослави иргэний статустай унтаад өглөө. За энэ Пиран гэдэг хот нь Словений цорын ганц далайд гарсан. 40 мяган бахад 46 км-ийн эргийн шугамтай. Яг Венецийн хэв маягийн хот байхгүй юу? Одоо Рокко Бароккон тэгээд Адриатын тэнгисийг ширтдэг. Тэгээд Триестегээс хот ингээд хотын төв талбай нь ингээд байждаг шүү дээ. Тэгээд Европын хотуудын төв талбайг мэднэ шүү дээ. Хотын захиргааны байшин ингээ хоёр талаар нь банк маа хамаг юм. Тэгээд эндээ нэг юм байдаг бол энэ Адриатын тэнгисийн эргийн хотуудын төв талбай нь тэнгис рүү харуулдаг байхгүй юу? Уртхаа задгаа болтой чи. Триестегийн төв талбай уртхан задгаа байдаг. Энэ Пираных бас тийм байхгүй. Тэгээд одоо яг энэ маш том одоо Венецийн тухай Венец ч юм бол одоо тэнгисийн одоо газрын дунд тэнгисийн гүрэн байлаа шүү дээ. Сагаад бол Адриатын тэнгисийн газар дундын тэнгисийн ихэнх том хотууд дандаа Венецийн мэдлийн хотууд байдаг. Тэдний барилга архитектур соёлтой байдаг байсан. Тэгэхээр одоо бид нар ингээд өнгөт түрүүн Австри-Унгрыг ярьсан, Мажаруудыг ярьсан, Оттомануудын тухай ярьсан. Оттоманууд одоо эдний тухай ярих бол маш их юм ярина л та. Гэхдээ Словен яагаад бас ингээд юм маш их нэрвэгдсэн шалтгаан юу гэхээр маш их нэгтэрсэн шалтгаан. Австри-Унгар Оттоманууд хоёр хоорондоо байлдах болохоор эдний газар утгаар дандаа байлддаг гэсэн үг хамгийн хэцүү ядаргаатай. Словен одоо юм. Тэгээд Словен одоо зарим нуураас ч богинохон энэ өчүүхэн зурус доторх одоо Пиран гэдэг хотыг ЮНЕСКО хамгаалахаас өөр аргагүй тим үзэсгэлэнтэй хот болсон ба. Ингээд Словенаас Хорват руу 3 минутын дотор алхаж орж болно гэж. Энэ булангийн яг хаагуур хил өнгөрөхийг тохиролцоход хэдэн 10 жил шаардлагатай болсон гэж байгаа шүү. Тэгэхээр нөгөөт төгч чинь тий. Тэгээ тэрийг та хэлж хөө. За тэгээ энэ ингэсэн. Словен маань 2004 онд Европын холбооны гишүүн орон болсон. Нөгөө хамаагүй үйлдвэрчсэн Балканы бусад орнуудаа бодвол хууль эрх зүйн одоо байдлууд нь ер нь бол гиш одоо нэг одоо горилогч гишүүн орн биш үү? Одоогийн Турк ч юм уу Турк одоо хамгийн урт настай Европын холбооны горилогч гишүүн орн байхгүй юу? Кандидат статустай хамгийн удаан байгаа хамгийн их одоо субсиди дэмжлэг авдаг. Тэгэхээр нөгөө Европын холбооны 27 багц хууль байгаа. Эки коммунитэ гэдэг нэртэй энэ багц хуулийг өөрийнхөө орны бүх хуулиудыг тэр багц хуультай уялдуулах хэрэгтэй байхгүй юу? За тэгээ уялдуулах процесс нь Словен ягаад Балканы бусад орнуудаас төрүүлж орсон бэ гэхээр хамаагүй боловсронгуй ер нь цаашаа Европ талдаа л байсан гэсэн үг. Тэгээ эрт орсон гэсэн чинь одоо хөрш Хорват нь 2013 онд гишүүн болж байгаа. За тэрнээс өмнө 2008-аас 9 оны хооронд Хорватыг Европын холбооны гишүүнээр хүлээж авах 11 хурал дээр Словен блок хийсэн баггүй юу? Ягаад тэгэхээр Европын холбооны бүх гишүүн орнууд энэ орны гишүүн болгоно гэдгийг нийтээр зөвшөөрөх ёстой. Unanimous гэдэг чинь тий. Нөгөө олонхын санал гэж байхгүй. Нийтээр хүлээн зөвшөөрөх ёстой. Тэгээд Словен ягаад Хорватыг 11 удаа блок хийсэн бэ гэхээр энэ бол Европын холбооны гишүүн орон болоход маш түгээмэл ашиглагддаг хөзөр байхгүй юу? Хоорондын асуудлаа шийддэг. Нөгөө талаараа буулт хийдэг, өөрсдөө буудалт хийдэг. За тэгээ чиний ярьсан Пиран гэж байгаа юм тий. Энэ Словений далайн эрэг дээр байгаа. Хэдийгээр 40 гаруй километр урт Адриатын тэнгисийн уг нь
усан орон зайтай, эрэгтэй боловч олон улсын ус руу орохын тулд Хорватын усан хилээр заавал дамждаг байсан. Хорват тэрийг нь усан хилээрээ те дамжихыг нь зөвшөөрдөггүй, том тээврийн худалдааны бомб тгийг нь зөвшөөрдөггүй. Өөрсдөө нөгөө эдийн засгийн ач холбогдол нь буурчих учраас зөвшөөрдөггүй. Тэгээд эсвэл ад үздэг ч юм уу. Тэг нөгөө давуу байдал үүдгүй. бүр татварын асуудлууд маш их гардаг байсан байхгүй юу. Тэгээд тийм болохоор нөгөө Словен ч бүүн далим штэ. За Европын холбооны гишүүн болъё гэж байгаа дээр нь энэ тохиолдолд Хорватыг буулгаж авна гэд. Тэгээ 11 удаагийн хурал дээр өөрийнх нь блог хийсний одоо дараа Европын холбоонд ер нь асуудлыг яаж шийдэг гэхээр хоёр тал хоорондоо суuna, асуудлаа ярилцсан, аль нь буулдгийн зөвшөлтсөл төрнө. Дундын хөлбөр заавал очих хэвээр. Заавал очих хэвээр. Зарчим дээр тэгээд ингэсний хүрээнд Хорват буулт хийсэн. Одоо тий нөгөө өөрийн хилийн усан цагаа хилээ татсан ч гэдэг юм уу тий хилээ татаад олон улсын ус руу хэлбэр одоо янз бүрийн татвар гувчуур төлгүүгээр холоор дайрахгүйгээр ороходоо олон улсын усан орон зайд шууд одоо тий орох access буюу тий хүртээмжтэй болох боломжийг бүрдүүлсэн. Тарифын хилцээр гэж яддаг шүү дээ. Хилээ татна гэж байхгүй. Угаасаа олон улсын конвенцээр хилэн дэд тогтдог. Тарифын хилцээр гэсэн байна. Хорватын усан онгоцууд төлж байгаа татвар шүү дээ. Тэрнтэй ижил татвар л авна гэсэн тариф. Тэ яг юун талаас Словен талаас тэр Хорватын тэр усыг нь Хорватын ус гэж хүлээн зөвшөөрдөггүй байсан байхгүй. Бас уу. Асуудал нь тэндээс. Тэгвэл зөвшөөрөөд давуу эрхийн тарифыг тэнцвүүлж болсон байж болох юм тий. Яг энэ хилцээрийг бид нар мэдэхгүй учраас. Тэгээд хилцээр хийсэн аль тал нь буулт хийсэн зөвшөлдсөд тэгээд Словен зөвшөөрж Европын холбооны гишүүн орон 2013 онд болсон Хорват нь. Мундаг байна. Тэгээд нөгөө гэрийн даалгавраа төрүүлээд хийсэн хүүхдийн давуу тал гарч шít. Ер нь бол тэр боловсролтой нөгөө үеэлнэ гэдгийн ялгаа нь гарч байгаа байхгүй юу? 2004 оноос өмнө маш хүчтэй ажиллаа давуу талаа ойлгоц учраас хэрвээ бид нар төрүүлээд энд илж орч чадах юм бол гэрийн даалгавраа төрүүлж чадах юм бол биднэрт ийм давуу тал үүснэ гэдэг. Одоо жишээлбэл Серб ороход жишээлбэл одоо Словен янз юм ярьж болох нь шүү дээ зүгээр санаа нь гэсэн агуулга ингээд аюул байгаа. Бид нар чинь бүгд тийм хөзөртэй шүү дээ хөрш орнуудтайгаа. За тэгэхээр одоо манай иргэд юу яг л зөндөө юм байгаа шүү дээ. Тэгэхээр яг тийм л имийг лидер харсан учраас алсын хараатай нэг боловсролтой хэсэг нь бол таарад байгаа байхгүй. Тэгээ нөгөө талаар нэг үйлдвэрлэл маш хөгжсөн. Тэгээ одоо Монголд Словени Кокра гэдэг эми маш том үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд манад байдаг. Горени гэдэг цахилгаан гэрээхэн цахилгаан барааны брэнд гэдэг шүү дээ. Дэлхийд маш хатартай гоё эстетиктэй Словених байхгүй юу? Оо тийм үү. Үйлдвэрлэл бүр маш сайн. Би жир чин Нордик юм бод. Скандинави юм шиг харагддаг тий. Үгүй Горени чин Словених. За ингээд одоо хэдүүлээ ингээд баахан эргээр явлаа тийм ээ. Одоо хэдүүлээ нутгийн гүн рүү очив. Марибор гэдэг хот руу очив. За. Марибор руу очихвол энэ бол Словени Дарсны өлгийн нутгийг очно гэсэн. Хотын дээрх толгод дээр Дарсны зам даган явбал хөтөж танд нэгэн гайхамшигт зүйлийг үзүүлнэ. Марибор хотын төвд нэгэн байшингийн хананд ургаж буй өнөөдөр ч усан үзмийн өгсөөр байгаа дэлхийн хамгийн эртний усны үзмийн модыг танарт үзүүлнэ. Амьд байгаа. Маш сайн чанарын цагаан сүд. Цагаан дарстай. За, ер нь бол энэ миний амьдарч байсан одоо хэсэг болох одоо Италийн Фрули Венето Жулия залгуулаад Словен эднэр нь болохоор ерөөсө утгаараа цагаанаар алтартай байхгүй. Тэгэхээр тэр калчер заавал тийш очисон л таарна л да. Тэр калчер нь жоох зүгээр нэг л үжиж тэр чинь энэ тэл улаанд тарж үзсэн цагаас тарж үзэл за цагаан нь хамаагүй дээр юм байна гэдгийг л ойлгоцсон л бол таалах гэдэг шүү дээ тий. Тэгээ одоо хойшлуул ингээ Швейцар орчмын нөгөө Франц бас нөгөө Швейцараас Франц тал руугаа Алсас гэж Алсас тий. Мужийн гой цагаан ризлинг гэдэг шүү дээ. Ризлинг гардаг. Ер нь тэрнтэй төстэй цагаан дарснууд маш гоё. За сая Алсас дурснаас ерөнхийдөө цагаан дарс гэдэг хүмүүс загстай ямар дарс уух вэ гэж асуул Алсас бол зүгээр хамгийн бест ямар ч тохиолдолд таардаг тийм ээ. Далайн бүтээгдэхүүн. Зүгээр яг тип болгоод хэлэгдэж. За ингээд дэлхийн хамгийн эртний усан үзмийн модыг тэнд үзүүлэн Мариборт. За 400 жилийн настай тэр мод Оттоманы бүслэлт дэлхийн хэд хэдэн 1-2 дугаар дайн коммунизмын үеийн нөгөө нэг хамтралжуулалтын одоо аюул занлыг даван гарсан гэж байна шүү. Нэг л ургамал, нэг л байршил, нэг л гэр бүлийн жор, нэг л гэрийн одоо айлын жор. Ямар гоё юм бэ. За ингээд одоо Словени Дарсны нийслэлээс бид өмнө зүгт жинхэнэ нийслэл Любляна руу явъя гэж. За Любляна бол Европ бусад нийслэлээс өөр сэтгэл төрүүлдэг. Замын хөдөлгөөний эмх замбараагүй байдал огт байхгүй. Хот стрессгүй зөвхөн хүмүүс ажилдаа дугуур явдаг. Модод эгэлсэн гудамж, маргад ногоон голын дагуу үргэлжлэх задгай кафе л байдаг. Хуучин хот Любляница голоос зөөлөн шаталсан дэнжүүдээр дээш өксөж бүхнийг дээрээс толдох дундад зууны цайзаар титэмлэгдсэн мэт харагдана гэж өөрсдөө бичсэн шүү. Би орчуулж байгаа. Ой төрсөн байна тий.
За гүүрнүүдээр нь алхаад явхад хосуудын үлдээсэн мянган хайрын цоожийг олж харна. Энэ уламжлал хотын гүүрнүүдийг хайр дурлалын тусгал болгон төгжжээ гэж. Цоожилж гэх юм. Хотыг хайр дурлалтай мөнхөд цоожилсан гэсэн. Нэр нь өөрөө Любляна гэсэн шүү дээ, тий? Тийм Любляна. За лууны гүр гэж байгаа юм. 4 луу мандаг 4 үзүр дээр нь тавьсан луут 4 хүрэл луу байгаа. Тэр бол нөгөө нэг алтан ноосыг нь авч зүхтэж явахдаа яасан болон аргонавтууд энд нэгэн лууг хөнөөсөн гэсэн домгоос хэдүүлж тэр луугийн дурсгал болгож тэрийг мөнхөлж тэн тавьсан юм байна. Гүүрэн дээрээ. Нутгийнхан Люблянааг хайрын хот гэж нэрлэдэг гэсэн тийм ээ. Словен хэлээр одоо ямар гэдгийг нь бол. Яагаад тэгэхээр уусаа удамжаар нь явахаар тэрийг та хүссэн үсээгүй мэднэ. Заавал хайр гэдэг нь хоёр хүний хайр байх албагүй амьдралд хайртай байхыг хүртэл эндээс мэдэрч болно. Яагаад тэгэхээр тэр сайхан цагаан виног уугаад ийм сайхан хотын гудамжаар ингээд алхаад явахаар амьдрал ямар сайхан юм бэ? Би амьдралд хайртай гэдэг үгийг та өөрт өрөхгүй шивэх болно гэж хэлж байгаа байхгүй. Тийм учраас зөвхөн хоёр хүний хайр биш амьдралд хайртай байхын цоож гэж хэлж болно гэсэн санааг энд хэлээд байгаа. За ингээд одоо мэдээж хэрэг үндэсний номынс нь бол одоо Венецийн ордон мэт баригдсан сүм, төв зах одоо голынхаа ингээд тахир ингээд эргийг дагсан үргэлжлэх багнагт игнэ. Бүр Жаале гэдэг оршуулгын газар байдаг. Тэр оршуулгын газар энд үхэл хүртэл грекийн сүрлэг багнуудаар дурсгалаа мөнхөлдөг юм шиг санагддаг гэж байгаа. Энэ бүгдийг одоо хотын дундуур явж байхдаа ингээд ерөнхийдөө харагданаа гэсэн санаад байна. За хоёлаа төр завсарлаад 2 цагийн винд итгэжээд урдчихъя. За Atlas нэвтрүүлгийг маань ногоон ирээдүйг хөгжүүлэгч MMS компани винд итгэдэг. За MMS компани нь эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг. Нарны эрчим хүчний системээр дамжуулан айл өрх аж ахуйн нэгжүүдэд бие даасан эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлдэг мэргэжлийн хамт олон юм байна. За MMS компани дэлхийн тэргүүлэгч Jenkins Holler гэнтэргэл байдаг шүү дээ. Дэлхийн цэргүүлэгч нарны эрчим хүчний технологи үйлдвэрлэдэг одоо тий хавтан үйлдвэрлэдэг компаниудын Монгол дахь төлөөлөгч бөгөөд тэр хавтангуудыг Монголын эрсдэс уур амьсгал зориулан сайжруулсан. Бүр одоо хөлбрийг нь Монголд борлуулдаг. За тэгээ та бүхэн хөдөө аж ахуй одоо төвлөрсөн эрчим хүчний сол газар болон ер нь байгаль дэлтэйгээр нарны эрчим хүчээр үйл ажиллагаагаа явуулахыг хүсвэл MMS компани мэргэжлийн хамт олонд хандаад эрчим хүчнийхээ асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой. Тэгээ энд итгэгчтэй баярлалаа. Энд итгэгч маань их удаан тууштай юм шүү те. Бүтэн жилээр байгаа шүү дээ. Хөөх за мундаг юм. Гой сайхан агчлаа. За ингээд одоо бас нэг сонирхолтой төгс байдаг. Европын цагаан юм үйлдвэрийн их гоё өндөр адуунууд байд юм байна. Одоо Липица гэдэг үйлдвэрийн. Тэгээ Хабсбургийн хаадууд төгс морь бүтээхийг шийдээд 1580 онд газар хайжгаад Словенд тэр газарыг сонгосон. Сонирхолтой нь юу гэхээр мэдээч ер нь бол морь цагаанаар төрдгийг мэднэ өстэй. Мэдгүй. Хар хүрэн эсвэл хар өнгөтэй төрдөг. Тэгээд дараа нь 7-8 жилийн дараа аажмаар цэвэр цагаан болж хувирдаг. Одоо ч тийм. Тийм учраас бид нар нэг цагаан морийг хүрэн морь гэдэг чинь тийм байхгүй. Одоо энэ нь одоо словенчууд өөрсдөө тэр Липицатайгаа зүүрэлт юм байна. Энд яг тэр морь шиг Словен өөрсдөө аажмаар тэгж хувирсан шүү гэж түүхийн хугацаанд. Анх юм байгаагүй, төрхтэй юм байгаагүй гэсэн санаа юм тий. Тэгээ Словен бол Европыг одоо Европ болон өөрийгөө одоо Балкантай оёж нийлүүлсэн заа гэж үздэг. Австрийн Сахилга бат одоо Сахилга бат гэдэг чинь ингээд энэ Сахилга бат байгаа шүү дээ. Явцаа байх. Тэгвэл газрын дунд тэнгисийн энэ нэг юм 6 цэглэлчийг тийм 100 шүү дээ. Ингээд нэг тийм 50 ингээд нэг Маняна. Болно гэдэг шиг. Тэгэхэд Австрийн Сахилга бат газрын дунд тэнгисийн өнгө аястай хосолсон газар. Герман наривчлал слав сэтгэлтэй уулзсан орн гэж үзэж байна. За яагаад герман наривчлал слав сэтгэл хоёр уулзж байгаа юм? Тэрийг надад хэлж өгөөч. Антрополог талаас нь. Яагаад тэгэхээр одоо нийт одоо Словения гэж улс маань маш цөөхөн хүн амтай 2.1 сая хүн амтай. За эднэрийн гарал үүслийг ингээ генетикийг нь харах юм бол одоо 30% нь яг слав. Тийм үү? Тийм. ДНХ байдаг гэж байгаа. За 30% нь нутгийн Европын төв Европын одоо анчид төвөрлөгчд ч юм уу тий. Бусд нь тэгээд бусад нөгөө хөрш орнуудын төв Европын Чехуудын, Унгаруудын, Авструудын, урагшаа Хорватуудын ген холилдсон байдаг. Тэгэхээр яагаад тэгэхээр яг харахгүй славууд бол байна. Тэгэхээр нөгөө Балканы хогтойгоо холбогдох гэдэг шүү дээ. Гэхдээ бас тийм ч амар слав биш байгаа. Тэгсэн хэрнээ бас Хабсбургийн, Германы, Австрийн бас тэр генүүд хэл орчмоор маш их холбогдсон байдаг. Тэгэхээр ер нь бол одоо Балкан жоохон одоо болох бүдүүлэгтэй гэж хэлэх нь буруу л байх л да. Тийм буруу тийм. Яг гэхдээ нэг тийм жоохон арай нэг юм одоо
Юу гэдэг нэг сул. Би тэрэнд нь маш дуртай. Би тийм болохоор Балканд хайртай. Тийм гэтэл нөгөө Европуудын төв Европын яв цав цаг барьдаг хүүтэн зарчимч энэ бүгд яг нэг газар уулзаад айгүй сайхан одоо эрсдэс ялгаатай хоёр хүн дундаас айгүй гозын хүмүүжилтэй үлгэр жишээ хүн гараад ассимиляц хийгдээд яг нэг дундын хувилбарч ирж штэ. Тийм маш сайн хувилбарууд нь. Ягаад гэвэл Балкануудад, Славуудад ч гэсэн ах сайн одоо гэр бүлсэг ч юм уу тий давуу чанарууд маш их байгаа штэ. За тэгвэл баярлалаа. Ингэж одоо Герман тэр наривчлал слав сэтгэл уулцсан орон гэж хэлээд байгаа. Өөрсдөө тийг дүрсэлдэг юм байна. За энд нэг сонирхолтой юм байна. Үнэхээр адал явдал хайдаг бол энэ ийшээ очих юм бол бас их сонирхолтой юм байна. Одоо адвенчер тий одоо ялангуяа тэр уул хадаар хайкинг хийх маш их юм эрсдэлтэй тийм зүйлүүд байдаг юм газар. Энд нэг Альпийн цасны усаар их авч нэгэн цагт далайгаар сийлэгдэн шохон сийлэгдсэн гэдэг байгаа шнэ. Далайн доор исэн шохон чулуу дундуур мушгирэн урсаж ямар ч камер бүрэн чадахгүй одоо бүрэн буулгаж чадахгүй өнгөтэй болдог Словени маргад гол гэж бодог. Тэр бол гоо үзэсгэлэнхээ доор олон шархсаар нууж идэг. Яа тэгэхээр яг энэ хэсэг голыг урсдаг хэсэг дээр нь Сочи гол байхгүй. Одоо Юлийн Альпи гэж хэлээд байгаа тийм хэсэг гэсэн үг. Одоо манайхан нэг яриад гой балтай, тэр алтай гэдэг шиг. Одоо 2 жилийн турш дэлхийн 1-р дайны үед Сон зоогийн фронт гэж байсан. 1-р дайны үед Словенд болж Австри-Унгар болон Италийн хооронд Францын гол шугам байсан. Фронтын. Эдгээр одоо энэ эргээр одоо 12 тулдаа өрнөж цэргүүд нэрийг нь ч зөв дуудаж чадахгүй тосгодын төлөө амь алдсан байт юм. За ингээд одоо өнөөдөр тэр ус яруу найраг гэж мэт урсна гэж байна. Тэр олон хүний одоо амийг авч удсан юм шиг тэгж юм яруу найраг гэж урсна гэж өөрсдөө дүгэнд юм байна. За ингээд одоо цаашаа явах юм бол нэг ийм сонирхолтой нуур байгаа даа. Энэ алга болдог нуур гэж байд юм байна. Intermittent leak гэж нэрлэдэг даа. Словени устай харилцаа зөвхөн гол мөрнөр дуусахгүй нэг хөндий дуус бүтэн алга болдог гэж. Одоо Циркница гэдэг нуур үргэлж байдгүй нуур. 8 сарын туршид энд Словени хамгийн том нуур байд юм энд. Хамгийн том нуур. Тий, тэгснэ 4 сарын турш тариалангийн талбай болдог. Ширгээд алга болонгууд тэнд тариа тарих боломж өгдөг. Тэгээ тэнд нь алга болцсон үед нь янзын тариа гардаг. Ургуул тийм тариачт нь. Нэг л газар хоёр өөр ертөнц явж байгаа. Өвл одоо энд биш тээ. Юу гэж байна? Загас сэлж байсан газар өв садж байгаа. Өв садж байсан газараа мөсөн дээгүр тэшвэрээр уулгаж байгаа. Ямар сонирхолтой юм бэ? Тий, тэгээд өвлөн тэд нар янзын зугаад сингэл бодож болдог. Ингээ залуучууд нь. Ус бэлэн болохоор эргээд ирнэ гэдэг тэд нар үргэлж мэддэг. Түүнийг захирах гэж оролддог уу? Харин зүгээр итгэдэг гэж. Энэгээр монголчууд их төстэй. Орон нуур гэд манад Баян хонгорт байдаг лөө. Биш нөгөө энэ байгальтайгаа харьцахтай нэг юм хүчнэтгэхгүй байдаг гоц. Тийм байна. Аргадаад усан дүүрчүүл окей гэд сэлж мэлээ загсаа барьчин тэшвэрээ гулах чинь. Усан байхгүй болохоор гүйчихэд тариад хураагаад авчихна. Тэрнээс ингээл далан барайл тэрийг хатаах гэдэгхгүй. Тэгвэл бид нар чинь ингээд яг байгалаа харж байгаа бол байгальтай таарсан аж ахуй эдийн засгийг эрхлээд яваад байгаа шүү дээ. Энэ агуулгаараа монголчууд их төстэй санагдсан. Тэгтээ яг зүгээр нэг захирах гэж оролддоггүй зүгээр итгэдэг гэж байгаа байхгүй байгальд. Одоо нэг зарим нэг зүйлийг харах юм бол одоо Вершичийн даваа гэдэг байгаа. Вершич. За би нэг Ч өсгөн дээр нэг шүглддэг зуршилтай шүү. Дэлхийн 1-р дайны үед 10,000 орос цэрэг олдлогдсон. Тэр 10,000 орос цэргийг ашиглаж одоо Вершичийн давааг барьсан. Амьд хадыг зүсэж гаргасан 50 огцсон мэргэлтээр тэр даваа өгсдөг. Тэр даваагаар ингээд дугуйчд янз янзын ингээд нэг хамгийн бас сонирхолтой уулын дугуйны зам ам гэж ярьдаг тийм ингээд аялагчд явдаг. Энийг барих үеэр олон олзлогч цэргүүд цасан нурангад даргадан амь өргөцсөн бөгөөд тэдний нөхөд тэдний дурсал зориулан Оросын модон сүмийг тэнд барьсан юм байна. Тэр нь одоо ч хүртэл байгаа ортодокс сүм. Энгийн холц модоор хийсэн тэр сүм 100 жилийн дараа ч сүндэрлсээр байгаа шүү гэж. Мушга эргэлт бүрт нэг ам өгсөн гэвэл альва даруй төлөв байх гэдэг сургамжийг заавал сургаж байгаамаа гэж байна. Словени бас одоо нэг хэлээд байгаа зүйл байхгүй. Одоо альва зүйл даруй төлөв байх нь тэр давааг барихтаа эргэлт болгон дээр олон хүний амийг ингээд авч одоо гэхдээ ямар ч гэсэн даваатай болцсон. Гэхдээ тэр ямар өндөр дүнээр төсдгийг тэд нар мэдж байгаа учраас альва зүйлд даруй төлөв байх сургамжийг тэд нар маш сайн авсан гэсэн үг байхгүй. Тийм учраас байгалыг сөрж биш аргадаж явдаг хүмүүс бол таарж байгаа байхгүй. За мэдээж хэрэг янз янзын сайхан гоё гол одоо хавцал мавцал бол байгаа. Гэхдээ энд нэг сонирхолтой нэг амар инээдтэй түүх яриад өгч. Ер нь цаг дуусчих шиг үн тий гол нь тэр нэг юм ингээд явж итэл нэг юм
одоо юу гэдэг нь нэг Предиама гэж нэрлэдэг байгаа цайз. Предиама. Энэ нэг Предиама гэдэг ингээ бичгээр латинаар бичгээр би тэрийг нэг латин гаягаар уншчих гадах юм. Тэгээд орсчуулж уншихгүй болохгүй ч жоохон үсгэлээд байгаа шүү. Энэ цайз үстэй 150 23 метрийн өндөртэй хадан хясаан дотор шууд баригдсан байна. Хясаан дотор шууд заагаад барьцсан гэсэн. Тэгээд хаана хад дуусаж хаана цайз эхэлж байгааг ялах аргагүй гэж байгаа юм. 1483 онд одоо боссон одоо тэрсэлсэн гэх юм да хааныхаа Аусбургийн эзэнт гүрний одоо тэрсэлсэн хүлэг баатар Эразим Лугар Венийн хааны ордонд нэгэн дээд маршлыг хөнөөсөн баг. Ариун Ромын эзэн хаан 3 дугаар Фридрих түүнийг гисгэн шийтгэхээр бүхэл бүтэн айрам илгээхэд тэр зүхтан энэ цайзтай ирсэн баг. Дараа нь босон үйл явдал бол зөвөр үлгэр шиг сонсон. Гэхдээ бүгд үнэн шүү гэж хэлж сануулъя. Цайзыг 1 жил гаруй бүсэлсэн. Түүнийг өлсгөж буулгаж авахыг оролдсон. Гэвч Эразимд хамгийн том нууц байсан. Тэр нь юу гэхээр 14 км үргэлжлэх агуун системээр дамжсан хонглоод байсан. Түүгээр нь хоол хүнс хэрэгцээ зүйлийг нууцаар оруулах боломжийг албатууд нь өгч ирсэн. Довтлогчдоо тэгээд дотороо тансагдал бүтэн жил хэвтэн шүү дээ. Тэгээд одоо бүсэлсэн гаруудаа ингээд жоохон өгөөд доош инээхийн тулд одоо ч өсгөж яхад буулгаж авъя гэж бодож байгаа юм шүү дээ. Эразим тэд рүү шинэхэн тоор шиддэг гэж. Дээрээс нэг удаа бүхэл бүтэн шарсан гахаа илгээсэн гэж. Ингэхдээ тэр зүгээр ам зөөж байгаа шарин элбэг таглан ам байгаа гэдгийг харуулсан юм. Бүсэлт эцэст нь авилга авсан зарц Эразимыг хамгийн эмзэг нөхцөл буюу цайзын ирмийн гаднах жорлонд сайхан сууж яхад нь туг босгоо мандуулаад дохио өгсөн юм. Ингээд ариун цэврийн өрөөнд ханад туссан нэгэн их бууны сум тэргээ одоо юу гэлээ Словений Робингуд гэдэг одоо цолыг түүнд үрд болгосон юм. Маш сонирхолтой тий. Тэгэхэд яг юм байд юм л да. Би одоо чинь Малополскад байгаа Ярослав гэдэг хотод очиход үзээ явж байхад за тэр аваар явахад аюу хэцүү. Ямар нэг юм болон дандаа татар монгол хэл ярина. Тэгээд нэг юм хонгол явж байсан чинь Польш юм язгууртнууд ингээд худалдаачд их баян. Тэгээд цайз доор маш олон хонгол хуцсан байдаг. Тэнд нь баялгаа нууд юм байна. Тэр нь ойролцоогоор ингэсгээд бүхийгээд явахад 1 м 50 өндөртөө зүгээр юм хонглоод подвол шиг юм. Тэгээд энэ бол хайрын хонгол гинэ. Яаж байгаа гэсэн чинь хотыг эзлэнгүүтээ нэг татар монгол ир нэг польш хүүхнийг хөвчнжсэн чинь дээвэр юу нураад таазан нураад хоёулын дараад алцсан гинэ. Тэгээ хайрын хонгол гэдэг хэлцэж. Тэгэл ирсэн шидийн тэгээд энэ чинь нэг ингээд энэ бүгдийг ингээд бид нар чинь сонсгож ингэж аялдаг байсан учраас энэ бүгдийг ингээд тэмдэглэж авах чинь эдгэрийн амьдралын улам мөрт ямар их түүхэн зураасуудыг ингээд үе үеийн ингээд түүхэн үйл явдлууд үлдээсэн бэ гэдг нь маш ингээд мэдрэгддэг учраас аливаа асуудалд яаж хандах вэ гэдэг тэр ухамсар менталитетийн дандаа давхар зааж өгч байгаа байхгүй. За ингээд мэдээж энд одоо яриг бол сонирхолтой зүйл зөндөө байна л да. Жишээлбэл одоо хамгийн сайхан одоо юу гэдэг цайз гэдэг яг нуурын дунд байдаг одоо блед бол жинхнээсээ яг нуурын голд байгаа. Тийм блед бол тэнд бол одоо сүмийн тэнд нууранд байдаг нэг нууцлах зүйл маш их байдаг. Жишээлбэл одоо сүмийн хохыг 3 удаа цохол хүсэл биелдэг гинэ. Гэхдээ нэг нөхцөл байдаг. Гэрлэх гэж байвал залуу сүт одоо сүт өсгөхөхийн тахилын ширээ хүртэл 98 чулуун шатаар өргөж гарах ёстой. Энэ бол олон зууны турш гэрлэгсдийг адилж ирсэн хүч чадлын шалгуур бөгөөд өнөөдөр ч сүт залуу бүрийг үүнийг хийхэд оролддог гинэ. За тэгээд одоо нуурын ус бол тийм хүүтэн биш. Маш гоё дулаахан байдаг. Ялангуяа амар халуун штэ ер нь. Айлбын өвөр хэсэг учраас нөгөө хүүтэн агаар биш урдаасаа газрын дунд зэгсний зөөл агаар орж идэг. Тэгээд зун нь бол ерөнхийдөө ингээд хотын төв талбаар ингээд явж штэ. Борооны дараа явангууд тэгээд хит халуун нар нэгэд ус ууршин штэ. Тэнгүүт ингээд доороос ч ингээд баг үлээж байгаа юм шиг халуунаар үлээж юм шиг мэдрэгддэг байхгүй. Гэх мэтлээ одоо ингээд ярих юм бол одоо зөндөө сайхан байна л да. Тэгээд одоо Словен бол Нью Жерси мужаас жижигхэн шүү гэж түрүү нөө би хэлсэн учраас нөө тэр квадрат метрийн тооцоор. Өөрөөсөө тэрийг Нью Жерси мужаар гэж дөөрлүүлд юм байна. Жишээлбэл одоо юу гэдэг тэрэн шиг энэ шиг гэхээс илүү яг дэлхийн том гүрний Нью Жерси гэдгээр зүрлэж байгаа хэвээр нэг баримжаа авахтай хүртэл тэр чинь ингээд цаана ямар их амбицтай түмэн байдгийг харуулж байна гэсэн. Тэгэд энэ улсад очих юм бол нэг асуулт байгаа нь юу гэхээр
өөрсдийнх нь дүгнэлтэд одоо манай богд уул чинь 5 богд гэдэг шиг одоо 2864 метрийн өндөртөө Триглав гэдэг одоо үндэсний бахархалт уул нөгөө сүлдэн дээр байгаа болоо шүү дээ. Тэгээд нутгийнхан болохоор Триглавт авираагүй бол жинхэнэ Словен болоогүй гэж үздэг. Тийм учраас словенчууд нийтээр маш өндөр хайкинг арт түмэн байд юм. Тэгээд нэг санвартан 1895 онд ориглыг ганц осоор худалдаж аваад худалдаж авсан байна. Тэгээд тэнд нэг цамхгийг 5 цагийн дотор босгосон байгаа юм. Нэг цамхаг. Тэр санаа нь маш энгийн түүнийг ингээ шившгтээ энэ оргил үрд Словених байхаасаа гэж шившээд тэр цамхыг босгосон юм байна. Тийм учраас тэр цамхаг дээр очиж заавал өөрийгөө нөгөө нэг жинхэнэ нилийн бог дээр гардаг шиг словен хүн болгон гарч тэрний дээр очиж өөрийгөө арт түмнийхээ нэг хэсэг гэдгээд өөрийгөө заавал бахархтаад тийм одоо словен хумсрын бэлэг тэмдэг юм биш. Тэгээ зураг авахулж ингэдэг тийм одоо шүтлэг маягийн зүйл болсон гэсэн үг. Гоё юм байна. За ингээд одоо уулс, эртний далай тэнгис, цаг хугацааны машин, үлгэрийн домгийн хаант улс мэт ийм улсын тухай би та бүхэнд ярьж өглөө. За баярлалаа Амра. Маш сонирхолтой дугаар байлаа. Тэгээд тухайн газар нутагт нь байсан, очиж исэн, амьдарч исэн хүнээс энэ бүгдийг сонсох маш таатай байлаа. Бас л очмоор санагдчихлаа да. За ингээд та бүгдэд шинжлэх ухаан танин мэдхүн хот мөндөр сугийн атлас нэвтрүүлэг хүрлээ хөтлөгч амар санаа болон мөнгөцөлөөнөр нэвтрүүлэг бэлдэн та бүгд төрглөө. Манай нэвтрүүлэг танд YouTube-ийн хот мөндөр суг, NTV телевиз болон хот мөндөр радио 83.3 болон 107 төлөвлөгөөнөөр хүрч байна. Атлас нэвтрүүлгийг эрсдлийг давах чөлөөтэй бод даатгал ногоон ирээдүйг хөгжүүлөөрэй. MMS компани ивент тэтгэн та бүгд төрглөө. Дараагийн дугаараар уулзлаа баяртай. Баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаажлын банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сугийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.